За 3 минут бичлэг болчихж байна. Өнөөдөр цаана цаг хугацаа гэдэг сэдвээр ярихчихсан. Тэгээд өнөөдөр яг тэр хоёрын дотор 6 дахь төслийн тухайд ярьсаар байгаа шиг ер нь бичлэг дуусах юм шиг байна. Тэгээд дахиад хэлье. Одоо 3 дахь бичлэгэн дээр хэлж байгаа. 80-тай өвөө 20-тай залуу хоёр хоорондоо зодтолжээ. Би нэг 80-тай өвөөтэй зодтолсон байна. Хэн зодсон бэ? Гэсэн чинь яг номон дээр бол 80-тай өвөө нь бүр гараач явуулаагүй. Инээгээ зогсоолсон. Зүгээр л ингээд сул бараг шиг зогсоодсон. Дулааны байрал нэг хагас авсан байдалтай зогсоодсон. 20-той залуу зогсоор л байсан. Бүр ингээд ядарч унтлаа зогсон. Өвөд нь бүр ингээд шарх сорогч учраагүй. Бүр ингээд те нэг сантиметр ихтэй хамгаалт гарч хамгаалаа хэлсэн. Яг хөө энийг энгийн хүн энерги гэж юуч мэддэггүй хүн сонсвол өдрийн кино шиг л санагдана л да. Тэгээд би угаасаа л анхын зүйл эхлэхдээ л найз нөхдөдөө рад үзэхтэйгээс эхэлсэн. Одоо тэгээд бараг ихэнх хүн намайг үзий яддаг байх. Галзуу гэж боддог байх. Яг хөө энгийн амьдрал дээр хэрэг та надтай тараад үзвэл би зүгээр хүн шиг л хүнэлтэй. Юм энгийн юм ярьж чадна, хөвгөлтэй байж чадна гэдэг нэг тиймэрхүү. Гэт одоо яг энэ яг камерны суун байгаа нөхцөлдөө би энэний тухай ярих хэрэгтэй учраас ярихаас бүр байгаа байхгүй. Тэгээд аль нь зодсон бэ? Тэгээд 80-тай өвөн зодсон юм аа. Зодооч хүмүүс ер нь хүрээч хүн өрөвдөөд хөрхий. Тэгээд яг үндэ тийм л юм болсон. Тэгээд энэ номын баатар бол тийм залуу. Одоо бол 50-тай байх. Тэгээд дээрэс нь 20 дугаар дасгалыг зааж өгч явахдаа тэр чэний хөдөлгөөнийг хардаг. Яг нэг балетийн бүжигчин амар гоё харагддаг. Тэрнээс илүү гоё харагддаг. Тэгээд ингээд тулааны урлагийн мастер те одоо бүрслий ч юм уу бичлэг нь ямар харагддаг лээ те аимшигтай хурдан харагдчих цогт мөхөлт нь уян хатан те ингээ үнийг бол зөв шөргөөд өнгөрөхөр тийм цогттой байдаг те тэгэхээр яг тийм хэмжээний хэмнэлттэй тийм гоё уян налархаа харагдсан учраас бид тэрлээ хараа гайхдаг штэ өөх ямар уян налархаа хүн бэ энэ бол харагдж байгаас хамаагүй хүчтэй хүн байна те энэ бол над шиг 10 залууг бол зөв шөргөөд өнгөрөхөр хүн байна харагдчихсан. Тэгээ яг би энэ номыг ингээд их ярихаар ад үзэгддэг учраас ярихаа болцсон байсан. Одоо тэгээд яг ярьж байгаа. Тэгээд цаг хугацаа өөрийнх нь талд ажилладаг хүмүүс тийм байт юм аа. Гэхдээ би сая зөвхөн тулааны урлагт дээр жишээ авч ирлаа. Гэхдээ урт наслуулдаг сүм баян хүмүүсээс олон байдаг. Баян хүмүүс яг яа гэм бэ гэхээр үнсэн бүтээдэг. Ээжсэн зүйл нь улам илүү их баян болгодог. Хэрвээ та тэгээ нэг хэдхэн жилийн өмнө яармагт газар авъя гэсэн бол яармгийн газар хямдхан байсан. Одоо бол хэдэн тэрбумын үнэтэй хэдэн 100 сая төгрөгөөр хэмжигддэг. Тухайд 10 саяар авсан газар чи одоо 200 сая гэж үнэлэгддэг. 20 дахин нугарсан байна. Хэрвээ та бүр нэлээд хэдэн жилийн өмнө зайсан газар авсан байсан бол тэр зайсангийн газар чинь дахиад л их байсан. Хэмтчлэн. За ингээ газар өвлөдлөг гэдэг жишээнээс өөр жишээ авъя л да. Хэрвээ та хэдэн жилийн өмнө та Mercedes бензин ч юм уу хувьцаа эзэмшдэг байсан бол эсвэл хэдэн жилийн өмнө биткойн хөдөлж авсан байсан бол одоо ингээд баян гэтээ тэр зүйлээ ингээд шатаж дуусгаас нь өмнө өндөрөө аваад буцаж буугаас нь өмнө яг тэр үнцэнтэй үед нь зараад тэрийг өөртөө мөнгө болгоо хадгалсан бол цагуун эрхчлөнд хүрсэн байгаа. Гэмтчлэн тийм өндөр мэдрэмжтэй, өндөр мэдлэгтэй ингээд газрыг хараад мэддэг, бүх зүйлийг цаг хугацаа гүйлгэж байгаа юм шиг хараад мэддэг хүмүүс байдаг. Хэрвээ тийм чадвар танд байдаг бол та яг тухайн мөчтөө хурдан бүрэн баяжих биш харин цаг хугацааны ирэхээр 10 жилийн дотор маш их баян болох нэ. Тэ? Ийм скиллүүдтэй хүмүүс ч гэсэн байдаг. Тэгэхээр цаг хугацаа яг өөрийнх нь талд хэрвээ ажилтдаг бол та хөшгүй хүн байх нь, ялагдчихгүй хүн байх нь. Цаг хугацаа таны талд байдаг тийм та мэдрэмжтэй хүн байх юм бол та санхүүгийн эрхчлөлөөнд хангалттай хүрэх нь. Энэ мэтчлэн цаг хугацаатай дайсагнж биш найзалж амьдрдагуд нь улан баян босоор л байдаг. Харин өөрийн төсөл юу ч байхгүй. Тэгснэ тэрийг буян гэж ярьдаг. Тэгээд хятадыг муулахаас цаашгүй. Тэгээд арх хөвчүүд уучна. Босон болоогоо зодон хийчихнэ. Уураа хүүхдүүдтэй гаргачихна. Тэгээд нэг бүдүүн. Тэр бол монгол хүн бохгүй юу? Дундаж монгол хүн. Бити ингэж амьдрал та гүйж юм.